Монгол Улсын их хурлын дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлд Монгол Улсын их хурл бол төрийн эрх барих дэд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү улсын их хурлд хадгална. 25 дугаар зүйлийн 1-д улсын их хурл төрийн дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх. Мөн зүйлийн 1-ийн 8-д хууль улсын их хурлын бусад шийдвэрийн биелтийг хянан шалгах онцгой бүр эрхтэй гэж заасан. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор улсын их хурл байнгын орон дэд хорвоодоор байгуулж ажилладаг. Монгол улсад үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын байгууллага зэвсэг төчин. Харин хүний эрх хэрэгчлөөг хамгаалах гэмт хэрэгтээ тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах ял илрүүлэх чиг үүрэг байгууллагууд гүйцэтгэх ажил буюу мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж байна. Гүйцэтгэх ажил мөрдөн шалгах нууц ажиллагаа нь өндөр түвшинд нууцлал шаарддаг тул эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа төрийн бусад байгууллагатай адилаар нээлттэй тайлгнах боломжгүй байдаг. Нээлттэй тайлгнах боломжгүй байдал энэ байгууллагууд явуулж буй гүйцэтгэх ажил хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх. Хүний эрхэд хууль бусаар халддаггүй эсэхэд бүрэн дүүрэн эргэлзээ тайлах хариулт авах улсын их хурлын хяналтаас гадна байх үндэс болохгүй. Тиймээс гүйцэтгэх ажил явуулах эрхүй байгууллагуудын үйл ажиллагаанд тавих улсын их хурлын хяналтын тогтолцоог болсонгүй болгох чиг үүргийг оновчлох хэрэгцээ нийгмийн шаардлага өдрөөс өдөр өсөн нэмэгдсээр байна. 2017 оны 5 сарын 18-нд батлагдаж шинжилэн найруулгаар эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хуулиар мөрдөн шалгах нууц ажиллагаа хэмээх хэрэгцээ ойлголт бий болж гэмт хэрэгтээ тэмцэх зорилгоор нууц тал дараагаар явуулах зарим төрлийн гэмт хэрэгийг илрүүлэх, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх арга хэрэгслийг хуульчилсан. Ингэснээр уламжлалт гүйцэтгэх ажил гэх ойлголт төрөнд явагддаг байсан олон төрлийн ажиллагаа гэмт хэрэгийг илрүүлж нотлох хууль ёсны арга хэрэгсэл болсон байна. Харин үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих улсын их хурлын хяналт зохицуул тодорхой бус үлдэж гадаад бодлого аюулгүй байдлын талаас гүйцэтгэх ажлыг харсан уламжлалт 30 жилийн хандлага улсын их хурлын хяналт түүний дотор хүний эрхийн хяналтын зохион байгуулалтыг оновчгүй үр нөлөөгөө гажуудуулсан байдалтай болгожээ. Хууль сахиулах, гэмт хэрэгтээ тэмцэх, ял илрүүлэх ажиллагаанд дах гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны хуулийн биелтийг хянах асуудлыг мэргэжлийн байнгын хороо болох хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж тусад нь улсын их хурлын хяналтын тусгай чиг үүрэг бүхий үүргийг хэрэгжүүлэх дэд хороо байгуулах үндэслэл шаардлага үүссэн гэж үзэж байна. Хуулийн төсөлд Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 хэсгийн 8 заасан хууль улсын их хурлын бусад шийдвэрийн биелтийг хянан шалгах бүрэн эрхийг хууль сахиулах, гэмт хэрэгтээ тэмцэх, ял илрүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог ажилуулахаар туслаа. Тус дэд хороо байгуулагдсанаар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн биелэлд хяналт тавьч үүргийг наривчлан тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагын явуулсан гүйцэтгэх ажил тавигдах улсын их хурлын хяналтыг аюулгүй байдал, гадаад бодлого, байнгын орооны бүрэлдэхүүнд ажиллах тусгай хяналтын дэд хороо, хууль сахиулах, гэмт хэрэгтээ тэмцэх, ял илрүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавигдах улсын их хурлын хяналтыг хууль зүйн байнгын орооны бүрэлдэхүүнд ажиллах тусгай хяналтын дэд хороо хэрэгжүүлэх зохицуултыг хуульчилна. Монгол Улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсантай холбоотойгоор цагдаагийн албаны тухай болон авилгын эсрэг хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулна. Энэхүү хуулийн төслийг баталснаар хоорондоо ялгаатай үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулдаг тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажил болон хууль сахиулах, гэмт хэрэгтээ тэмцэх зорилгоор явагддаг мөн энэ хүрээнд ял илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлдэг гүйцэтгэх ажлыг буюу мөрдөн шалгах ажиллагааны нууц тавигдах парламентын хяналтын ялгаатай эрх зүйн дэглэм хяналтын оновчлогдсон тогтолцоо бүрднэ. Хууль сахиулах, гэмт хэрэгтээ тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа нь ял илрүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж буй гүйцэтгэх ажилд парламентын хяналтыг улсын их хурлд үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлснээр үндсэн хуулиар иргэн дулгацсан эрх хэрэгчлөөг хамгаалах, парламентын хяналтын механизмыг сайжруулах, парламентд ёсны тогтолцоо төлөвшөхөд чухал үйл хэрэг болно.